За ингээд Монголын эзэнт гүрэн унснаар торгоны замын худалдаа буурч илүү эрсдэлтэй болсон. За ингээд энэ торгоны замын худалдаа өөрөөр хэлбэл одоо шаардлага гэх юм уу да, энэ шаардлага нь өөрөө цаашлаад Европуудад нэг газар зүйн их нээлтийг хийх юм хөшүүрэг болсон болов гэж харагдаад байт юм л да. Урдч нөхцөл нь бүрдэж байна шүү дээ. Одоо жишээлбэл арабуудаар дамжуулж луужин ашиглах боломжтой болсон. Одоо дээрэс нь хамгийн гол одоо мэдээлэл түгээх боломжтой энэ цаас одоо цаас хийх технологи нэвтэрсэн одоо мэтэр одоо баруунд бол боломжтой бүхэл зүйл нь бүрдсэн. Дээрээс нь хамгийн гол нь худалдааг шаардлага ба шүү дээ. Зүүн зүгэн ихээхэн тэр баялагт хүрэх тэгээд худалдаа арилжаа хийх сонирхол байна. Тэгээд дээрээс нь хамгийн гол нь энэ торгоны зам ойрох дорн дундад Азар явхад аюултай болсон гэх мэтчлэн нөхцөл шалтгаанууд нь бүрдэж эхэлснээр одоо анх Португалаас одоо Иберийн хойгоос л гарч байна. Испани, Португалчууд эхлээл араас нь түүжээг нь бол Франц, Англичууд залгаал, Нидерланд гэдэг ингээл араараас нь бусд нь явж байгаа. Шууд ноёлог хүч нь одоо нэг талаас нөгөө тал руу шилжсэн томоохон тоглолтууд явж байна шүү дээ, тийм ээ. Тэ. Одоо далайн аян хийхэд хүртэл одоо Хенри хааны одоо Португалийн Хенри одоо Навигер гэж одоо нэрлэдэг хааны том газар зүйн том актем байгуулагддаг юм. Ингээд торгоны зам бол нөгөө далайн худалдаа хөгжчихсөн учраас торгоны зам дагуу тэгсэн далайн том хөлөг онгоцууд бий болчихж байгаа тухай үед нөгөө технологиод дэвшлүүлээд хүмүүс чинь хол явуун дээр далайн хоолоо ингэж жижиг хөлгөөр явуулахгүй том хөлөг байх хэрэгтэй. Тэгэхээр том хөлөг чинь бас их ачаа ачин гэдэг юм уу те далайн тээвэрт. Тэгэхээр энэ нь эргээд нөгөө далайн тээврийг илүү аюулгүй болгох одоо найдвартай болгох гэдэг юм уу да. Эсвэл одоо нэг олон их хэмжээний зүйл явуулсан тэмээний нуруунд дээр ачих биш. Их хэмжээгээр далайн хөлөг онгоцон дээр ачаад ингээд явахаар илүү тэр нь илүү найдвартай гэж яс учраас цаашдаа торгоны замын үйл ажиллагаа мартагдах ингээд яваанда бөхөх бүдэгрэхтэй улмаар далайн худалдаа өгч энэ нөхцөл болсон юм уу гэж үзэхээр